За сайн байцгаана уу та бүхэнд энэ орой амар амгалан гайлтгая. Бүгдээрээ сайхан амарцгааж байна уу? За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Орой минь төргийа. За өнөөдөр одоо бас Irsak компани дэргэдэх Paladin Games клубээс одоо 7 хоног болгон зохион байгуулдаг амжилтын түүх гэдэг одоо контентын маань энэ удаагийн зочноор Irsak компани хүчрэг лидер, хүрэл лидер цолтон Мононгийн наран туяа одоо лидер маань оролцож байна. Тэгээд өнөөдрийн маань одоо энэ сайхан контентын маань урилгыг хүлээж аваад оролцож байгаа явдал түлхэх баяртай байна. За тэгээд үзэгч олонтойгоо сайхан мэдчлээ хэрхэн лидер. За сайн байцгаана уу? Орой минь төргий. За бүх Irsakчуудаа орой минь төргийа. Орой минь төргий тий. За тэгэхээр өнөөдөр бол битүүрийн хувьд бол яг ингээд мөр одоо юу гэх юм яг зэрэгцээ суугаад хийж л да өмнөх контентуудаас. За би санаж байна. Одоогоос ч одоо хэдэн удаагийн юм бэ. За нэргүүд иргэдтэй юмсан Дорногов аймаг сайн шонтогтоос бол бид яг ингээд нүх тулаад хийжсэн байна. За тэрнээс бусд нь бол дандаа одоо ингээд алсын зайнаас холбогдоод ингээд хийдэг. Тэгээ өнөөдрийн хувьд бол их онцлогтой бас нэлээд халуун дотны юм сайхан ярилцлага болох нэ гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн контентын маань одоо бас эхлүүлээд одоо миний хувьд бас асуулт асуунаа. Их нь одоо хүрэл лидер цолтонгоосон. За тэгэхээр нараагч маань өөрийгөө сайхан танилцуулаач одоо энэ хүмүүст тийм ээ. Одоо ингээд дараа нь үзээд маш олон одоо Irsakчууд үздэг. Мянган Irsakчууд үздэг юм билээ нөхөд үздэг. Тэгэхээр энэ хүмүүст одоо өөрийгөө сайхан тавьж танилцуулаач. За намайг Мононговтой нарантой гэдэг Сүхбаатар аймгийн Дарин нутгийн хүн байна. Ам бүл хэдүүлээ хин тэгээ ажиллаж амьдэрдэг үү? Ам бүл ерөнбөл зургуулаа 4 хүүхэдтэй. Нөхөртөөгөө ингээд зургуулаа амьдэрдэг. Одоо хүүхдүүд маань бүгд тустай ажлуудаа хийгээд 4 хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байгаа. Бид хоёр бол одоо говийнхаа амралтыг авчгаад хоёулаа ингээд ажиллаж байна тийм. Хоёулаа ажиллаж байгаамаа. Irsak компанид ингээд хоёулаа ажиллаж байгаамаа. Гэр бүлээр ажилладаг онцлогтой манай хоёр маш гайхалтай. За тэгэхээр одоо манай наран туяа лидерийн маань хувьд би одоо асуулт асуух гэдэг юм л да. Энэ Irsak гэдэг одоо энэ компаниг ер нь хамгийн анх яаж мэдээлэл авч яваа? Одоо тэр түүхээ хоёулаа хэлцгээе тийм ээ. Тэгэхээр одоо энэ чинь бид нар чинь бас ингээд мэдээлэл одоо авах гэдэг чинь тийм бас чухал байдаг тийм. Энэ хизээ хаана хэрхэн яаж мэдээлэл авч Irsak-ийн талаар? За би 22 оны 6 сарын 19-нд би одоо Irsak-ийн мэдээллийг авчилаа. За ярьж байна. За одоо дэлгэрмаа спонсор маань одоо надад бид хоёр таахад Irsak компани гоё компани одоо Монголд орж ирэх гэж байна. Тийм одоо 8 сартууд агуулганд орж ирнэ. Маань одоо ингээд орж ирчгээд одоо Казахстанаар дамжаад одоо Монголд орж ирээд ингээд явж байна гэдгийг одоо ойлгуулсан. Тэгээд би 20-оос 2 өдөр сургалтын суусан. Тэгээ 2 өдөр сургалтын суугаад За дараа нь болоорой. Энд би битээр лайв хийж байгаа шүү. Дараа нь болоо тий. За тэгээд ийм байна тий. Тэгэхээр хэдэн сар гинэ 6 сар. 6 сар. За 6 сар юм тий. За 6 сард бол энэ гайхалтай компани талаар бол сонсож байна. За дэлгэрмаа гэдэг спонсор болсон сонсож байна. Дэлгэрмаа спонсороос анхны сонсож байсан. Одоо яг энэ өндөр бидээс одоо дэлгэрмаада маш их баярлаа. Намайг энэ гоё компанид одоо намайг одоо оруулж гисэн би маш их баярлж явдаг юм аа. Ямар мундаг юм. За тэгээд одоо ингээд эрхэм лидертэй одоо цаашаа хоёлаа яриагаа өргөжлөлөө л да бас дундуураас хүмүүс орж ирээд тэр чинь бас тий. За тэгэхээр ер нь өмнө нь одоо юу наран туяа хичээ хувьд болохоор таны хувьд болохоор лидерийн маань хувьд яг энэ Эмилиан буюу сүлжээний компанид ажиллаж байсан туршлага байсан уу? Ер нь яагаад Irsak-ийг сонгохоос шалтгаан нь тий. За би өөрт нь яг паблик компанид би зөвхөн одоо өөрөө хэрэглээг авах гэж байгаад ингээд өсний бодог авах гэж байгаад бол одоо орж ирсэн юм аа. Тэгээ ерөнхийдөө Эмилиан систем бол үнэхээр гоё байдаг юм байна. Бас энэ олон улсын бизнес учраас надад их таалагдсан. Тэгээ яг би ерөнхийдөө бол одоо паблик компаниас ер нь мэдэж авсан да. Ерөнхийдөө 7-8 жил болчихсон компани бид нар одоо өнөөдөр ажиллаад одоо бас тэ одоо янз бүрийн амжилтанд хүрч байсан юм чинь энэ шинэ компанид би ажиллаад үзье гэж би одоо ингэ шийдсэн юм аа. Тэгээ 2 хоногийн сургалтыг суугаад орхмал лидерийн би сургалтыг би одоо сонссон байгаа. Тэгээд надад яагаад ч ирээсэн энэ гоё бизнесээ би нутагтаа очиж би одоо задлаа гэсэн юм гоё одоо
ясан бол маань орж ирээд ирмэн хүсэлтэй. ирмэн хүсэлтэй. Тэгээд хамгийн гол нь ИРСАК гэдэг нь одоо эрүүл мэндийн хэлтнээс гэдэг тийм учраас манай нутаг чи ус мөртэй газар тийм учраас би одоо энэ гоё бүтээгдэхүүний одоо нутаг орондоо задлаа гэсэн юм чиглэлээрээ би одоо ингэж 2 хоногоос оролцож суугаад явсан юм аа. Зөв. Ингээд зорж энэ компанийг сонгож тийм ээ. Тэгэхээр таны хувьд болохоор одоо ингээд босод хүмүүсийг бас зарим хүмүүстэй харьцуулах юм бол өмнө нь бас ингээд өөр компанид ажиллаж байхад харьцуулсан байна. Тийм ээ. Үнэхээр бас ингээд ер нь харьцуулахад юу нь таны илүү таалагдсан бэ? Наад ИРСАК компани бол юу нь таалагдсан гэхээр ерөөсөө сар болгон оноо хийдэг. 2 сарын оноо нийлж бодогддог. Тэгээд өв залгамжлагдаг гэдэг нь надад маш их таалагдсан. Зөв. Тэгээд би ч өнөөдөр одоо хэдэн настай хүн бэ те. Би ч өнөөдөр одоо 60 гаруй настай хүн. Тэгэхэд бид нар өнөөдөр одоо энэ 60 жилийг одоо туулсан байлаа. Бид нар өөр хүмүүстэй ямар ч өвлөөс юм өнөөдөр байхгүй. Тийм ээ 400 мянган төгрөгийн дэвтгүртэй 4 хүүхэдтэй имэйл хийжсэн. Тэгээд би бодохдоо энэ гоё компани яг л Туркийн компаниуд маш таалагдсан. Туркийн гэнээр те. Ер нь манай Монголтой солилцоо ер нь бүтээгдэхүүний бид нар ер нь одоо би л өөрөө хүүхдээ гоцны бас нэг жоохон дангуутай. Тэндээ би Туркийн хүүхдээ гоцоо авч би өөрөө бас борлуулдаг байсан. Тэгээд би ерөөсөө энэ ИРСАК гэдэг нь надад маш их таалагдсан. Тэгээд энэ 3 өнөөс болоод ерөөсөө энэ компанид би ажиллая гэж одоо ерөөсөө одоо бодоход би бас их яах юм аа. Тэр үедээ би ямар шийдвэр байсан зоригтой байсан. Тийм ээ юу н орж ирээгүй байхдаа одоо тийм одоо компани орж ирээгүй байхдаа би ерөөсөө би ажиллана гэж 2 өдрөөс сургалтаа одоо ингээд явж идэг тий. Тэгээд би одоо нутаг орондоо би очиндаа маш их баяр дээр идэх. Яагаад гэвэл одоо энэ нутагтаа би өсөж өндөсөн миний эцэг одоо 20 гаруй жил одоо намын дарга одоо хөдөөс өмдөд хийжсэн. Ийм одоо хүний үр хөвгт учраас би эцгийнхаа нэрийг би гаргаж уучсан. Өнөөдөр би гаргаж чадсандаа маш их баяртай байдаг юм аа. За тэрийг бол би одоо бас яг Наран туяа одоо хүрл идэх нутагтан саяхан очиж ажилласны хувьд бас ам бардам хэлмээр үнэхээр гайхалтай хүлээж авсан манай Сүхбаатарчууд тийм ээ Наран ургах зүгийн их жанжны үлгийн нутаг гэдэг бол бас гайхалтай ард юм байлээ. Даамч одоо мундаг бас өчгөө багийг бүрдүүлж явах шиг байна тийм ээ. Тэгэхээр Сүхбаатар аймагт бол за тэгээ эрхэм лидерээс одоо бас дараагийн асуулт байна. За өмнө нь бол одоо та яг ингээд пабрлик компанид ажилладаг байж тийм. Тэрнээс өмнө одоо яг юу хийж энэ талаасаа та надад. За би ерөн өөрөө миний мэргэжил болохоор би малын эмч мэргэжилтэй. Тэгээд одоо Сүхбаатар аймагт одоо малын эмнэлэгт би ажилладаг байсан, ажиллаж байсан. Тэгээд яг Сүхбаатар аймгийн төвд одоо худалдааны цэцэрлэг эрхлэгчээр ажиллаж байлаа. 18 одоо хөдөлгөөнтэй дэлгүүрийн одоо юугээр эрхлэгчээр нь ажиллаж байлаа. Ийм сайхан ажлууд би Сүхбаатар аймагт хийж байсан. Тэгээд өвчнөө учраа одоо 2019 үеэр 91 онд би одоо хотод орж ирсэн байгаа. Тэгээд тэр чигээрээ энэ дэмжин хяналтанд байх хэрэгтэй. Тэгээд би одоо иргэд нутг руу явж чадаагүй. Тэгээд тэр чигээрээ эндээ сурсан байдаг юм аа. За. Зөв. За тэгээд эрхэм лидер маань одоо болохоор ингээд ИРСАК компаниг бол ингээд сонгоод оржээ. За тэгээд ИРСАК компанид ороод ер нь баг бүрдүүлэх чиглэлээр бол мэдээж Сүхбаатар аймагт очиж шууд задлсан тийм тэргөө сая та түн ярьлаа. За тэгвэл ингээд ажиллаад хэдэн сард одоо лидер тултан болж байгаа. За ИРСАК компани тийм би 6 сарын одоо 20-оор 19 19-нд би очиж ирсэн юм чинь би 7 сарын 1-нд хэдүүл би Сүхбаатар аймагт нэг бид нар ч хоног ажилласан 7-8 оноо л ажилласан юм да тийм. Тэгэхэд би өнөөдөр одоо нутгийнхаа маш их баярлж чаддаг юм аа. Би ямар ч өөрөө одоо бодсон ч юм байхгүй энэ компаниг нутагтаа задлана гэж очиж ирсэн. Тэгэхэд одоо миний одоо төрсөн эгч маань намайг одоо тухайн үедээ бас тий одоо чи одоо ямар сүлжээд явж байгаа наанцан гэж явах юм дургүйсэн. Гэвч би нөгөө хоёр одоо спонсортай хийдээ за манай эгчд ойлгоод бичсэн манай эгчд ойлгож гисэн. Мөн эгчүүд 30 минутын дараа одоо тэгээ юу захиалах гэж хэлжсэн. Өнөөдөр эгчтэй маш их баярлсан шүү. Эгч мань та намайг өнөөдөр одоо энэ өндөрт гарахтаа та надад маш их түшиг толгоор болж исэн шүү гэж би эгчтэй одоо баяр талархсан илэрхийлж байна. Зөв. Тэгээд одоо та чинь 6 сар 7 сард байлаа. Тий. За би тэгээд Сүхбаатараас ирээд би чинь 7 сарын 1 болсон. Тэгэхэд би 100 оноотой орж ирсэн байсан. 100 оноотой.
Тэгэхэд одоо 100 оноо бол их оноо байсан байна. Одоо ингээд очиж тухайн үед л юуны ч судалгыг сайж одоо ойлгосон үү. Тэгээд харанхуй л одоо ганцхан цэнхэр тос бариад л одоо тэгээд тав цэнхэр тос барьчаад энэ гоё энэс цаашаа гоё бүтээгдэхүүн байгаа гэдээ явж исэн. Биднэрт өглөж харуулах юм тухайн үед байгаагүй нэг гатлаа гэхэд тэр нь одоо Казахстаны одоо юутэй хэлтэй. Тэгээд бид нар нөгөө зүгээр зургийг хараад бид нар одоо энэ гоё энэс сайхан гэд явж исэн те. Тэгээд одоо 7-8 хоногийн одоо 100 оноо гэдэг л одоо хийсэн байдаг. Миний бид хоёрын одоо ажиллаж байсан асах сумын маань одоо ард түмэн бид хоёрд маш их тусалсан. Одоо захирал дүү охиндоо бол одоо маш их баярлж авдаг шүү. Орон туяа маань те намайг ингээд бид хоёрыг яваад очих сайхан хүлээж аваад сургуулийнхаа зааланд одоо сургалт хийгээд одоо 10 гаруй хүн одоо ороход 8-9 шууд орж ирсэн баггүй юу. Тий. Тэгэхээр би одоо бас орон туяадаа маш их баярлдаг. Асах сумынхаа ард түмэнд би маш их баярлдаг. Яг л бид хоёрын залуу алуунаас 20 эдгээр наснда бид тэр суманд очиж ажиллаж байсан. Тэгээ манай хүмүүс эвлийн илгээхээр ингээд очиж одоо тэр суманд бид хоёр ингээд ажиллаж яваад өөрөө одоо нутаг шиг одоо болсон ийм газар. Тэгээ нутгийн ард түмэн бид хоёрыг дэмжиж одоо нэг бид 8 хоногийн хугацаанд би одоо 100 оноо гэдэг хийгээд ирсэн байгаа. За тэгээд 7 сар болоо 7 сар хүн болгон гадагшаана одоо наадам гэдэг ойр 2 жил одоо юу болоогүй тийм ковид болоод одоо тэр гадагшаа аялаг байсан усад хүн болгон ерөнхийдөө дандаа гадагшаа одоо аялаар одоо ийм яг төлөвлөгөө гаргацсан байсан. Ганцхан би л одоо зорилгодоо хөтлөгдөд би энэ сак хийнэ би одоо 101 оноо би хийх хэрэгтэй. Ийм л бодол надад гой байсан. Тэрнээс үүдээ хүн намайг өнөөдөр одоо нэрээ одоо мөнгө байхгүй гэж хүн хэлчихгүй гэсэн бодлоо. Тэрөөс тухайд төрөөгүй. Тэрөөсөө би өөрөө чадна те би өөрөө мөрөөдөж ирсэн. Би чадна те би амьдралаа одоо энэ амьдралыг би үүсгэх яагаад гэвэл бид нар ч өнөөдөр тэтгэврээ олсоо те. Өнөөдөр бид нар юу хар бидний үеийн улсад юу харах вэ? Хүүхдийг хараад өнөөдөр сууж байгаа. Тэгэхэд энийг би өөрчлөж бас яагаад гэвэл заавал бид нар хүүхдээ өөртөө өсөж өндөлгч гээд тийм ээ. Дараа нь бид нар хүүхдийг харах хэрэгтэй юм бэ тий. Одоо бид нар хааш явах тэмдэглэл явна шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр хүн одоо хэдий 60 настай ч гэсэн одоо 60 настай ч гэсэн хүнд мөрөөдөл байдаг юм байна тий. Тэгэхээр би мөрөөдлөө ер нь биелүүлье тий. Биелүүлээ олон одоо ингээд тэтгэврийн улсуудыг тий одоо ажилгүй сууж байгаа улсуудыг одоо би өөрөө ингээд одоо тий энэ одоо юугаар харуулъя тий гэж би бодсон. Одоо дэвч одоо би одоо 7 сарын 20 тэгэхэд би одоо лидерч 26 хоногийн дотор тий хийсэн байгаа. Харин энд одоо би өөртөө одоо аюул баярлж явдгийг би 2 хоногийн дотор би одоо 80 оноо надад дутсан байхгүй юу. Тэгээ 2 хоногийн дотор би 80 оноо би маш олон хүнтэй хэлсэн байгаа юм. Тэгээ 2 хоногийн дотор би 80 оноо хийсэн. Тэгээ 81 оноо хийгээд тэгээд би 26 хоногийн дотор би 7 сартаа ингээд би лидер цолоо хийсэн байдаг. Тэгэхээр би одоо тухайн үед би ерөөсөө надад тийм бодогдоогүй. Ерөөсөө яагаад гэвэл миний толгойд ерөөсөө л одоо би энэ сард би лидер гэдэг цолыг нээхэд өстой гэсэн бодол байсан үгүйсээр над өөр янз бүрийн ачаал зовлон янз бүрийн ерөөсөө тийм байгаа гэдэг. Энд би өнөөдөр хитрхи би өөрөө хүссэн те өөрөө зорьсон хүссэн учраас би өнөөдөр энийг даваад гарлаа гэж өнөөдөр боддог тий. За тэгээд энийг за ямар ч байсан бид нар ингээд цолоо хийчихлээ би тэгсэн чинь одоо бараа бүтээгдэхүүн үлддэг. Тий. Маш чанга болсон шүү дээ. Тий 7 сар чи тэгээд за 8 сар 9 сар 10 сар 11 сар болчихлоо. 3 сар 4 сар болчихлоо бараа байдгүй. Эхлээл хүмүүстэй бараа хийж байгаа, сте хил дээр хийж байгаа гэж одоо янз янзаар хэлээд байсан чи сүүлдээ хүнд хөдөлж бол таарсан. Тэгээд сүүлдээ хөдөлж одоо тааргуудаа одоо сүүлдээ хэлэхгүй болохгүй. Сүүлдээ урагцнаас айдаг болсон. Одоо хин юу гэж хэлэхгүй гэж бодохоос бүр ясгалтайгаар нэрээ нойрч үрхээ байж байдаг байлээ. Тэгсэн чинь нэг өдөр ихч маань намайг тэгсэн. Хүүшээ дүүмний юу болоод байна нөгөө бараа бүтээгдэхүүн чи яасан бэ? Өчнөө сар болчихлоо шүү дээ. Энэ одоо улс нутгийн улсууд одоо энэ годомжинд харсан ч одоо энэ яас бараа мараа гэдэг ингээд байна. Тэгээд байрыг чи одоо ингээд ирнэ гэсэн чи одоо хотод очиод одоо энэ улаан юм ярьдаг болсон юм шиг хэрэггүй тийм байхгүй. Одоо өнөө маргааш ирнэ гэсэн гэдэг тийм. Тэгсэн чи одоо миний бүр багын найз одоо өөрөж нэгээр харж байгаа юм хэлэх нь зүйтэй байх гэж бодчихжээ тийм.
Тэгэхээр 8 дугаар ангийн манай найз намайг байна. Чи бараг л юм л өрчин болсон юм байна гэм надад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би надад аюулгүй санагдсан. Арайч тавид тэр хүний юм жараад их болоогүй. Гэхдээ байгуу айж хэлсэн нэрэж одоо юу гэж бодлоо. Дараа нь яах вэ? Яана гэх тий. Тэгсэн чи харин ашгүй харин 819-д одоо компани маань аль байсан нэгдээд би үнэхээр сэтгэл жоохон хийсэн тайвширсан тий. Тэгээд тайвшраад одоо байж исэн чи харин өдөд болоогүй та нар шинэ хүмүүст өгнө хойч уусаад өгөхгүй гэх. Ингээд одоо өгөхгүй болохоор сүүлдээ одоо хүн чинь айгуурцсан байдал ордог юм билээ. Нэг өдөр уйлж орсон. Өчиргүй ийсэн. Ороод зөв сууцаад байж өчиргүй ийсэн. Би одоо усуудаа барааг амаар байна. Одоо би одоо хүмүүсээс одоо үнхээр ичжээ зовж би одоо надад айгуурцсан байна гэж. Тэгж чад би 50-60 барааг авчаалаа. Тэгээд бараагаа аваад өстой нэрээ хүмүүстэй бараагаа явуулаад за тэгээд сэтгэл сайхан амраад тэгээд 12 сараас ажиллаж эхэлсэнтэй. Яг зөв. За тэгээ одоо ингээд энэ контент үзэж байгаа. Амжилтын төвхөө цуврал контентыг маань үзэж байгаа маш олон хүмүүс. Яг одоо таны ингээд 2022 оны 6 сард шийдвэр гаргаад орчээ. Тэгээд энэ ингээд ер нь бэрхшээлийн цаана бэлэг гэж сайхан үг гэдэг шүү. Тэгэхээр та бол ингээд юм гэдэг ч юм бол дандаа дардсан явахгүй тийм. Ингээд бас ингээд тэгэхээр энийг тэсээ төвчээ гарч чадсны эцэст өнөөдөр та хүрэл лидерээс цаалттай барьсан компани одоо удахгүй директорийн одоо тоолж эхлэх гэж байна та маань. Тэгэхээр одоо энэ одоо ингээд контент үзээс учраас зөндөө олон шинээр орох гэж байгаа, орцсон байгаа. Яг одоо таны ийм хүндрэл бэрхшээл туулж үзье. Тэгээ өнөөдөр ганц нэг одоо үгүй зарим нэг ингээд одоо үгүй за каталог ингээд Монголд байхгүй ч гэдэг юм асуулт шалтгаан яриад байгаа юм шүү дээ. Тэгтэл өнөөдөр бид нэг склап өрн багаатай. Ингээ бүх юм байж штэ. Тэгээ одоо ингээд бүр тэр захим каталог хөцөл байж гэн тий. Бид нар бүх юм тэгэхэд бид нар ерөөсөө баг каталогч байгаагүй ш. Байх бараач байгаа. Тэгэхээр энэ үед одоо яаж ингээд дайчин ажиллаа та лидер цолтон болчихваа. Үнэхээр гайхамшигтай. Одоо эргээ харахад бас өөр бахархдаг байх та. Яаж чадсан болоо гэдэг. Тэгээ одоо бахарч тэгж байна тий. Охойд бид нөө маран жиргүү тэгээ юуч болцоо ямар ч юм хийж гэдэг өөрөөр жирэмж төвшөртэй айц. Айгуу айцтай төвшөртэй байдаг гэсэн. Тэгээ сүүлдээ маран ирээд ирэхэд алдар дараа нь би чи нараа чи баг өөртөө айлж байгаа байхгүй. Нараа чи яасан мөн юм би хэлээч өөрөөгөө тэгж хийж үзээгүй. Яг үнэ хэлээ. Өөртөө хизээч хэлээ. Тэгэхэд нэг өдөр аюу гоё өгч байгаа байхгүй. За нараа чи яасан мөн би чи чадлаа штэ чи жаа гарцсан ирнэ те. Өнөөдөр чи энэ том одоо дэлхийн том бизнес те. Энэ чи одоо ингээд одоо энэ лидер гэдэг чадыг чи нээсэн байж штэ чи. Яасан мөн би өөртөө баста үнэхээр их баярлж ирсэн байхгүй. Би хизээч өөртөө тэгж өөрийгөө тэгж баярлж үзээгүй. Тийм тэгэхээр хүн ерөн өөрийгөө баярлуулах хэрэгтэй юм байна. Магтах хэрэгтэй юм байна. Ер нь хажуу одоо усудаа ч гэсэн хүн ер нь маш их тэр хүний сайн талын те одоо харж одоо магтаж одоо ингээд сайжруулж байх ёстой юм байна гэдгийг бол одоо эндээс би харсал да. Энэ одоо ингээд намайг 3-4 сар одоо бараа үлээ гэдэг шийдвэл манай нутгийн усуд бол тэглэн ерөөсө бараг наад руу ихгүй байгаа юм чи. Өөрөөр тэндээсээ сонсоод л ингээд мэдээлэл авах. Тэгэхэд би тэр усудад маш их одоо баярлалаа гэдэг одоо би ингээд хэлээ гэж бодож байна те. Тэр одоо би бас ямар их шанал зов тавьж чинь те. Одоо ингээд ийм одоо байдалд орчход одоо яана нэр бараа ирэхгүй нь яана. Тухайд юу ч бодоогүй. Оноогоо бодоод ирсэн үхээсэр тий өөр биерээс бодоогүй байхгүй те. Тий дараа нөгөө бараа маань 3-4 сар ирэхгүй болохоор айцсан гэсэн байна. Өстө түм юм боддог. Нэрээ ингээд ирэхгүй тэр их хүний одоо тэр их мөнгө хаанаас дөрвчгийг нөгөө жинхэнэ дуур гэдэг нь ийм л гэж хэлдэг байх та тийм ингэж дуур ажид гэдэг чинь ингэж хэлээс хүн хийж хийдэг байх тийм тэрсэл одоо ийм одоо юу одоо байдлаас одоо болдог байх гэдгийг одоо тухайн үед л одоо тийм имиж ажилласан тэр үед үлэрээс юм боддог. Тий. Тэгээ би тэр энэ ярианд дундаас одоо бас яг энэ Ирсакийг одоо хийж байгаа гişүүд лидерүүд хэлэхэд бол танд энэ одоо тийм эрсдэл одоо энэ бидний үүржсэн шиг манай одоо тийм наран туяа топ лидер маань үүржсэн шиг тийм эрсдэл одоо халах. Үнэхээр та захиалгаа идэ авлаа. Амар гоё. Би энэ ч өдөр бүх юм дэ офсон байна, компани байна. Тэ одоо ерөөс энд бол гайхалтай компани. Тэгэхээр ер нь одоо ингээд цаг ингээд наран туяа лидер яагаад энэ төв яриулах болов гэхээр бас ингээд хүмүүс чинь ингээд байгаад ингээд тасн цогцож хэлдэг шүү дээ. Өмнө нь яг ийм байсан шүү. Энэ бизнесийг бид нар ингэж эхлүүлж ийсэн шүү гэдгийг бол та ярьж штэ. Үнэхээр одоо өнөөдөр манай наран туяа одоо хүрэл лидер маань бол Ирсак компани яалтчгүй одоо Монголын топ лидерүүдийн нэг болсон. Өнөөдөр 20 хэдэн одоо хүрэл лидер цолтонгийн нэг нь болоо сууж байна. Өнөөдөр 60 бол гэсэн одоо нас бол тоо юм байна.
Үнэхээр тэгээд мундаг цоглог. Дээрээс нь одоо таны манад хажуу төсөг толгуур болж идэг. Бас мундаг хүчрхэд айч одоо ханин байж байна. Лидер салтан манай баяраа лидер маань байж байна. Тэг ингээд одоо бас ингээд тайр гарахаар их бахархдаг шүү дээ. Миний аав ээж хүмүүс ингээд бүр мөр зэрэгцээд бүр гэр бүлээрээ дэмжиж зарим хүмүүс ингэдэг шүү нөхрөөс нууж хийдэг, хааж хийдэг. Тэгж бүр одоо тэ манай баяраа лидер ч зүгээрснэ нэрэ. Али миний топ лидер миний хань ингээд юм болгон дээр ингээд гоё. Хүн чинь одоо бас нэг нэр хөглөгдөж амьдрэх гэдэг бол яалч удаа бас тайр гараад ямар сайх юм бэ гэж харж байна. Чи хоёулаа байхын гол учир шалтгаан болохоор ерөөсөө бүх одоо санаа оноо нийлж энэ бизнесийг хийн шүү дээ. Эсвэл ерөөс хүчний бизнесийг бол одоо нэрээ яг ганцаараа ингээд эмхтэн өндөл аягүй хэцүү тий. Наац мяд зэнзэ дайлтад ордог тийм ээ. Би пабрлик компани одоо мөн ажиллаж хэлнүүдээс нуудлал хийдэг байлаа. Тэгэл одоо нөгөө одоо 7 хоноод одоо урагшаа бараанд явдаг байсан бол сүүлд 14 хоног болоод 12 хоног одоо эсвэл сар болоод тийм ингээд сүүлдээс энэ мөнгө төрөг яаж энэ мөнгө төрөх ч одоо ерөөсөө ингээд орж ирж байгаа. Чи явдаг хугацаа чи ингээд хоош би юм баг ямар хүчтэй гэдэг байлаа. Тэгээд тэгжил нууц хийдэг байсан шүү дээ. Одоо энэ бизнесийг бол хоёулаа хийж болох аюу амрах байхгүй юу. Тэгээ манайх ч нэг том ингээд нөгөө лидерийн нөгөө бэлэгтэй учраас байна. Айгүй хүндтэй. Тэгэхээр хоёулаа хийхгүй бол айгүй хэцүү. За манай хүн бол одоо наадад маш их одоо төвшөнд болоод байна. Өнөөдөр би хандаа одоо баярлалаа гэж одоо хэлье гэж бодож би энэ амжилтанд хүрэхэд одоо манай хүний одоо бараг нэр ярьсан 70-80 хүн гэхэд бараг хэлбэ тий одоо үнэхээр одоо өөрөө бүх захиалгуудыг хийж нэмүүдээ бүгдийг өргөж байна. Тий за би яг нэг хүнтэй яриад наацад ажил хийдэг л дээ. Тий одоо тэгэхээр арын одоо бүх ажлыг манай хүн хийж байгаа маш мундаг одоо ийм дайчин одоо хантай учраас хантай баярлаа гэж дахин хэлмээр байна. За ямар гоё юм бэ хөрхөн тий. Ер нь арга билег тэнцэж энэ хорвоог туулдаг гэдэг бол манай хоёр яах харуулж байгаа гэж би хардаг. Тэгэхээр гэр бүлэрээ хийж байгаа. Тэгээ яг одоо энэ дундаж хэрэгм насны хүмүүсээс бол манай хоёр бол яалч бэст шүү. Тийм бэст. Ярсакийг бол маш олон гэр бүлүүд хийдэг. Тэр дотор тэгтээ таашиг минь гэж хөнгө ялгаас солонгорч хаддаг тийм ингэж идэвхтэй оролцдог. Тэгээ хандлага нь маш гоё ийрэг бүх тал зүйлдэд ингээд би одоо юу гэдэг зарим хүмүүс гэдэг чинь жоохон ахарах гал ингээд тийм би чадахгүй за хүүхдүүд хий ингэж гэдгүү шүү дээ манай хоёр маань. За яаж оролцох ахар их ингэж хийгээд ингээд оролцдог миний хувьд бол маш их одоо клубын тэргүүний өвдөж тэр энэ бүхэл талаараа таяраа бахархаж суудаг шүү. За дараагийн асуулт руу явъя хоёулаа. За тэгээ одоо ерөөсөө ингэж бодож байна. Одоо ингээд сая та бүхэн ярьсан бол одоо энэ хүмүүст бол яг үзгэр домог шиг сонсогдож байгаа тийм. Яаж бараагүй. Яг тэр үед л одоо та ингээд цэгэр тос барайл. Тэр сав барайл. Одоо ямарсан дээр ингээд сая Сүгбаатарт ажиллахад ярьж байлаа шүү дээ. Надад тэр жоохон өгчөд таслаад үлдээд тэгээд 180 мянга төгрөг өгж байгаа хүмүүс яаж ийм жоохон ингээд тасалцсан тос аваад үлдэж итгэж чадчихжээ гэдэг бас тийм. Зарим таслах ч авах ч юм байхгүй л үлдэж шүү дээ. Тийм. Тэр одоо бас их мундаг байгаа шүү. Их эрд зориг маш том эрсдэл тэгээ маш одоо том итгэл байгаа нөгөө талаасаа тийм хөвчөж энэ гайхалтай бизнесийг эхлүүлсэн. Тэгээ нэг одоо сонсч бол үлгэр домог шиг байгаа бах та. Энэ дэшгэн хэлэхэд оролцоо бидэртээ маш их баярлж явдаг томдоо манай топод хүний төлөө явдаг тийм. Тэгэхээр би энэ хүний сургалтад суугаад би ер нь надад айгүй гой санагдсан байхгүй юу. Тийм энэ охин амар дайчин тийм энэ охин дээр би ингээд юм ажиллахад болмоор юм байна гэсэн сэтгэл авчихсан. Тийм учраас өнөөдөр би одоо бодлоо энэ аргамал эдгтэй маш их баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. Зөв. За тэгээд одоо манай угаасаа орломол эдэр мундаг одоо танай спонсорчин ажиллагчтэй ерөөсөн имэйл мэдээс бол ер нь спонсорч чиглүүлж яадаг тийм. Одоо манай хоёр шиг их мундаг том спонсор би таяр гардаг шүү дээ. Одоо ингээд том багууд үсээ тааж одоо мундаг баг шүү дээ. Багууд чинь томроо. Тийм ээ. Дараа 20 төвтэй болж шүү дээ. Тийм ээ. Манай эцэг шожгонуулж байгаа юм байна уу? Тийм. За тэгвэл одоо бас дараагийн асуулт байна ихэн лидерээс. За тэн дээр одоо юу байна вэ гэхээр одоо тийм ер нь одоо ингээд эргээд ингээд энэ юуг одоо чинь амьдралынхаа одоо ингээд та 60 гаруй нас чинь тийм ээ. Амьдралдаа хийсэн одоо хамгийн зөв сонголт гэх юм одоо ер нь юу вэ? Одоо энд би бол яг нэг хүн ухааны юм шиг юм асуугаад байж магадгүй. Гэхдээ хоёулаа чинь амжилтын төвхөөр зөвхөн Ирсакар бас хазгал одоо юу гэх юм те Ирсакар одоо зөвхөн хязгаарлагдахгүйгүй. Хүний бас амьдралд ололттой зөндөө сайхан зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ насандаа ер нь хийсэн хамгийн одоо зөв сонголт юм юу вэ? Хүн ер нь бол ингээд өдөр тутамдаа тийм ээ дандаа нэг сонголттой таардаг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо зөв сонгосон хэсгээс авахуулаад нөө тэрний үр дагаврууд гардаг. Тийм. Тэгэхээр ер нь сонголт амьдралдаа хамгийн зөв сонголт юм юу вэ? Нэрлэл. Одоо хүний амьдрал зөндөл байна л да. Одоо хамгийн эхлээд тийм би л одоо өөрөө 4 хүүхдээ ирсэн тийм 2 охинтой.
миний хүүхдүүд өнөөдөр бүгдээрээ сайхан одоо амьдралаа аваад явж байгаа. За би одоо Монголын 2 сая хэрэгнийг би төрүүлсэн бас ийм цацтай эмэгтэй байгаамаа. Тийм миний одоо Монголын 2 сая хэрэг нь одоо наад бүх одоо тэр медаль бүх юмуд нь одоо байдаг. Наад тухайн үедээ одоо Улаанбаатар хотод одоо нэг өрөө байр бид хоёр төгсчихсэн. Мундаг юм аа. Тийм гоё бас бид хоёр төвхтэй болсон да. Тийм. Тэгээд дээр нь одоо энэ Мерсак компанид ороод за урд нь яг фабрик компанид ороод бас гэр бүлийн захирал бид хоёр хийж бас болж исэн. Дөнгөж гэр бүлийн захирал хоёулаа болцоод байжсэн чи корона гараад тэгээд бүх юм олсон байгаа. Тийм. Тэгээд яг зүгээр хоёулаа одоо өвгтэй хоёулаа нэг ажиллаа хийдэг гэжсэн чинь энэ гоё компани ч гэж байгаа байхгүй юу. Мерсак бол миний амьдралыг үнэхээр өөрчилж чадчих байгаа. Тэгээд би өнөөдөр 60 гаруй насны хүн өнөөдөр тэгэхэд өнөөдөр миний цалин одоо 3 сая гаруй төгрөгийн цалин авч байгаа өнөөдөр одоо тэгэхээр чи нөхс үд хоёулаа нийлээд бид ч одоо 4 сая гаруй төгрөгийн цалинтай болж шүү дээ. Тийм шүү дээ. Ийм өндөр одоо цалин өнөөдөр одоо манай Монголд одоо юм бидний насны усууд ирэн мэдхгүй авсан лөө өгүүлбэл би өнөөдөр бодож байна. Тэгэхээр одоо энэ эмэгтэй одоо бизнес энэ одоо Мерсак компани үнэхээр өгч чаддаг компани юм аа гэдгийг одоо бид хоёр бол одоо жинхэнэ одоо үлрэн дуурайлал одоо байна гэх юм тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ компани бол маш гоё компани шүү. Хүмүүс нь одоо та нар одоо энэ компанид хөгшин залуугүй ажиллаарэ. Тэ одоо бид нар чинь юу л үр хөвгүүдээс авахгүй аль болохоор бид нар авахгүй гэж бодож явдаг шүү дээ. Хүний хэцүү те. Үр хөвгүүдийн өнөөдөр чи амьдрал ямар вүлээ те. Манай Монгол улсын үлэмж ямар вүлээ те. Тэр хөвгүүд минь одоо үр хөвгүүдээ одоо тэжээгэж одоо ята ингэ байж захта. Бид хоёр хажуунаас юм тусгаад хэцүү шүү дээ те. Тийм учраас одоо энэ гоё компанид хүчээ сорьсны хүчинд өнөөдөр одоо ийм гоё одоо өндөрлөлт гараад одоо явж байгаа одоо маш их баяртай юм тийм. Тэгээ би одоо таарыг бас ингэ хараад ажиглаад хад би таартаа ч гэсэн одоо Сүхбаатар орох замд ярьж явах надад их таалагдсан юм байна. За Сүхбаатар аймагт одоо таны багийн цөм болсон мундаг одоо лидер байна. За таны ихч одоо Динсма гэдэг. Мононгийн Динсма гэдэг одоо би бас танилцсан ч зүйл хэлээд байна. За тэр би Динсмагч хахад одоо тэгээд одоо 70 гаруй насны эмэгтэй байна. Тийм ээ энэ одоо мундаг хижээл настай. Тэгээд энэ ихч маань одоо ингээд тэнд толгойлоод ингээд би очиод ингээд ямар гоё эмоц мэддэг юм бэ. Тэгээд ингээд тэр ингээд би эндээс юу харах гэхээр таарны одоо Динсмагч байна. За дээрэс нь таны одоо охин бас аз хэмлээ. Az заяа гэдэг одоо эрдэнэт мундаг бас баг босгоод ажиллаж байгаа мундаг хүчрэг одоо лидер охин байна. Тэгээд би ингээд юу ч харж ихээр энийг бүр гэр бүлийн хүрээс халиад бүр ах дуугаар хийж байгаа. Би одоо энийг ингээ харах маш гайхалтай санагдав. Зөвхөн одоо ингээд ихэнх нөхрөө хийгээ зогсоогүй. Одоо миний хувьд одоо зөвхөн ихнэртээ хоёул хийдэг. Ах дүүнээс дагаас бол алгалтай. Тэгээ би бол ерөнхийд нэг оруулах гэж бодоод байдаг. Гэтэл та хоёр маань бүр охин нь хийгээд, ихчин нь хийгээд. За ингээд ахаа дүү наран гэрэлтэй. Монгийн наран гэрэлгээд одоо мундаг лидер одоо энэ сард гарч ах шиг байна. За ингээд хийж яхад би одоо ингээ харахад үнэхээр энийг одоо бүр стен дээрээ фул хөвшин хийж байгааг хараад хай хөвшин. Тэгэхээр одоо энэ ингээд ажиллахад одоо тэгж ойлгуулж чадчих та хоёр бүсэд байна. Ингэж ойлгуулж чаддаг. Би бүр ингээ хараад хатарч байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ. Тэгэхдээ би ихээс одоо 5 хүү. Гэтэл би тэднээс нэгж оруулаагүй шүү дээ. Нэртэйгэл яг гэж. Тэгэхээр энд одоо нууц арга юу вэ? Тэгээ одоо ихчнэр одоо ингээ дүүнэр чинь, дүү чинь, ихч чинь, охин чинь хийж та хоёр чинь ямар санагдаж байна. Яг одоо миний сайн. Ер нь бол яг хүн амьдарч явах насан та тийм ээ. Хүн одоо хэд туслахлаа бидний амьдрал мөнх байдаг ч мөнх биш үү тийм учраас энэ ямар сайхан насандаа ихчээ гаач байсан үр хөвгтэйч байсан тий одоо нэг сайхан баярлуулад нэг тий бас би одоо тэгж боддог ихчээгаа тий би одоо ингэ сайхан баярлуулад бас миний ажмын ихч одоо ингэ ажиллавал одоо миний юугаар араас мань яваад лидер гэдэг цолно гэдэг бүрч би ихтэй байсан лидер болсон тий одоо лидер болсон байна ваа тачиж байгаа шүү тий тэгээд сая одоо нутагтаа очиад би одоо өөрийнхөө мөрөөдлийг биелүүллээ. Би 6 сард би одоо нутагтаа одоо очиж энэ компаниг би одоо 22 оны тий 22 оны 6 сард нутагтаа энэ компаниг очиж дэлгэрүүлж байсан бол өнөөдөр би үр дүнг нь үзээд одоо ихч маань одоо өнөөдөр лидер цолтой болж байгаа
сая одоо би тэргүүнтэйгээ тийм автомат эдтэйгээ очиж одоо адрес офсоо нээсэн би одоо маш их баяртай байна. Энэ миний амьдрал одоо маш хамгийн гоё одоо чухал одоо үйл явдал болж байна гэж би хэлж байна. Яг үгүй өнөөдөр миний нас хэдүүлээ. Тэгээд би 60 гарсан одоо өнөөдөр хүн хэд хүн одоо хүсэл мөрөөдөл хүнд байдгүй миний хүсэл мөрөөдөл өнөөдөр биелж байна гэж би бодож байна. Тэгээд хүний их эцэг одоо тэгээд одоо цаашаа мөрөөдөл зөндөө байх юм үлдээ. Охиныгаа бас тэ хүний нот би чинь 4 хүүхдээ 3 хүүхд маань хотод амьдардаг байхгүй юу. Тэгээ баг охин маань эрдэнэтэд байдаг. Тэгээд эрдэнэт яг нөхөр нөхөртэй халтаа тавилаа. Хоёлаа амьдардаг одоо 4 хүүхдээ болж байгаа. Тэгээд болсон тэгэхээр хүний ээж болохоор ээж аав болохоор мөн охиныгаа бас энэ гоё одоо компани тэ энэ гоё компанид одоо ингээд одоо охин оруулаад тэгээ насны туршийнхын амьдралын одоо идэх хоолын энэ компаниас одоо энэ олоодог байсан одоо үр хөвгүүд гэсэн цаашдаа биднээс хойш миний үр хөвгүүд сайн сайхан амьдраасаа тий энэ бодлого хөтлөлтөд охиноо оруулсан охин нь харин чадсан өнөөдөр лидер болсон одоо миний охин бүр лидер одоо болно гэж үзэж байгаа гэж тийм. Тэгээд би харин таны энэ яриануудыг замдаа явж байхдаа сонсч ирсэн таахч илаа. Анх эхлээл ингээд хамгийн их эергээр хүлээж авсан манай Дэнсмаа. Дэнсмаа яг намайг нэг анх хэлэхэд өөрөө жоохон заабай тийм халгаа тийм. Хүн чинь ингээд тийм яг төрснөгаа ингээд жоохон үл болж байна. Тийм. Төрснөгаа хэлэхэд бас ерөөсөө ингээд нэг оошихгүй нэ. Хүний хүмүүс ихлээр яг оошидаг байна. Тэгээ энэ хоёрыг оруулсан чинь дараах нь 30 минутын дараа одоо юу захиалт ингэж гараад ирсэн. Тэгээд маягч минь өөрөө лидер залтан болцсон. Тэгээд лидер залтан болцсон. Яа. Тэг мундаг 0 ирч хүчтэй. За одоо таны дүү наран гэрлэхэд одоо бас ажиллаж байна. Энэ сард лидер болж байгаа. Тэгээд эхлээд бол жоохон тоохгүй байсан гэдэг. Тийм үү та хоёрын яриас. Тэгснэ одоо яаж байгаа та хоёр маань тэрийг сайхан ойлгож чадав. Энэ их боломжийг. Ер нь та хоёрыг одоо ингэ амжилт нүрээр эхлэхээр ер нь эргэн тойрных бол яаж хүлээж авч байна? Яг бол зарим нэг юм ер нь эхлээд бол намайг ойлгодгүй байсан байх л да. Нас нь одоо 60 гарчихсан. Өнөөдөр сүлжээ яагаад одоо яг орчин одоо яг энэ цаг мөчид бол сүлжээний нэр хүнд төрөлтэй бол тий. Жоохон зөвхөн болгоод одоо сүлжээ дандаа бороо талаар ингээд ойлгож идэг тий. Тийм утгаар бол хүлээж авчихсан баг. Би одоо өөрөө ажиллаж байсан. Ажиллаж байгаа нь одоо хурцлын төвд нэг ч хүндэл би. Жишээ нь нэг ч юм оруулаагүй. Тэгээ яхаа одоо аймаг нэрээ бас за энэ аваач сүлжээгээ эзэсгээ сүлжээ гэж тий. Зарим нэг ч одоо тэгээд зөв хүчээлдэг зарим нэг ч бас борооч ярьдаг байх тийм ээ. Тэгэхээр би ихтэй яах юм бэ? Эдийн тойролцоо хэлээд яах юм. Тий тэрний оронд би одоо өөрийнхөө төрсийг ч бол хамаагүй түрүү тэгээд яг үнэнийг маш ухаантай тий. Насаараа өөрөө одоо ингээд юу амжилт халбарсан тий. Амьдтай бол одоо ингээд насаараа намын дарга хийсэн учраас миний маш ухаантай. Тийм учраас хамгийн эерэг хүн баггүй юу. Тэгээ яг мэдээ сүлжээний бизнесгээ насаараа нэг усан ажил хийжсэн. Хөлчмөд бас тэгээ шууд хүлээж авахгүй шүү дээ тий. Гэхдээ миний их хүлээж авах мэдчихсэн. Тийм учраас тэр хэрэгэд үзсэн юм. Тэм мундаг юм. Тэгээ одоо ингээд би зөв таны ингээд бид нар ингээд эмэлийн бизнест ажиллаж байгаа хүмүүсний үнэлгээ юу гэдэг гэж ерөөсөө ингээд хүүтэн зах зээл танихгүй хүмүүс ханддаг шүү. Тэгтэл та бол шууд дулаан зах зээл бол хичнээн дүүрээ охиныгоо тийм ингээд ажилласан чинь манай дүү охин бас нэг хэсэг сайн ойлгохгүй энийг л идэгсэн охин ихээр зүүж инээд байна. Даглагд байгаа. Тийм намайг одоо ингээд одоо тэтгэврийн настай болохоор нь одоо чи шахаад байгаа юм. Үгүй зүгээр гэдэг нэг гэдэг байна. Зүгээр хүн энийг гэж байдаггүй яриад чи гэдэг үү. Тэгээд энэ өөр хийнэгээд байсан чинь нэг өдөр гэдэг яриад ингээд яриад байсан чинь ихчээ би ойлгосон. Ихчээ би орё танадад ингээд юм үү сайхан тайлбарлаад байсан. Тэгээд ихч маань дүү маань орсон. Тийм мундаг. Тэгээ одоо охиноо оруулсан. Охин нь ажиллаж байгаа. Тэгээ ингэж бодохоор бол үнэхээр тавд дулаан зах зээл ер нь гэр бүл дотроо бас тайлбар гаргахад хинэр хүнтэй одоо хүндтэй тийм ээ энэ хүмүүсийгээ бас сэтгэлийг дааж чаддаг мундаг гэр бүл ирж дүүн харж байлаа. За тэгээ энэ битэрийн бол энэ бол нөгөө манай эмэлийн бизнесийг чулуунтай асуудал байхгүй. Ер нь гэр бүлийнхээ одоо яг ингэ эмэлийн бизнес хийгээд таадаг хүртэж юм уу дүүдээч мө гчдээч мө ихээр за энэ яг толгоогоо болж үзсэн дараа минь Батуу юм ингээд нам амаалгадуулаад гардаг штэ тий. Гэтэл манай энэ хоёр болохоор бүр тэдрийг оруулаад лидер болгоод бүр тэдний цаашаа ихтгэл үнэмшлэр мундаг одоо тэр аймагт толгоолоод ажиллаж байгаа тийм ээ.
одоо Африкт Эрдэнэтэд одоо мундаг том бичиг лидер болж байна. Одоо эгч нь ихэд одоо тэр эгчдүү хоёр ихэд одоо Баатар аймагт мундаг том бичиг маяг бүтүүлээд тий. Тэр одоо би бол энийг бол та хэд яалч бидрээс ялгардаг өнгө нь бол энэ байна гэж болж харсан шүү. Тэгэхээр гоё инглиэр тахтуу төрөлсөөр хийж чаддаг гэдэг. За бид тэрийг одоо энэ контентыг үзэж байгаа хэрхэн одоо лидерүүд маань, гишүүд маань бас урмын сайхан үг одоо манай Наран Туяа Ирса компани топ лидер, хүр лидер цалтанд маань хандаж бичиж болно. Одоо бас миний хувьд бол бас дундуур нь коммент сайхан уншиж өгнө. Тэгэхээр манайхан урмынхаа үгийг бас харамгүй сайхан зориулаарай. Хүр хүчрэг лидерт маань удахгүй уншиж өгнө. За нэг асуулт асууя. Тэр юу вэ гэхээр одоо өнөөдөр таны одоо та бүхэн яриа маш их гоё халуун дотн гоё болж байна. Тэгээ манай лидерүүд маань ч гэсэн одоо санал нийлэх байх гэж найдаж байна. За тэгээд юу вэ гэхээр одоо өнөөдөр 60 гаруй настай ийм эмэгтэй манай баяраач гэсэн ингээд бас 60 гаруй настай тий. Энэ хоёр маань ингээд ер нь нас бол тоо гэдэг. Даалангуй одоо юу гэдэг тий. Өнөөдөр лидер цолтон болчоод ингээд явж байгаа таныг харах одоо Монголын эмэгтэйчүүдийн хүчрэх гэдэг юу та харуулж чадчих таны явж гисэн тийм. Ер нь бол энэ ингээд дөнгөж одоо 20 эдтэй 30 эдтэй энэ залуучуудтай энэ тэнцүү 40 эдтэй залуучуудтай энэ тэнцүү явж байгаа. Тэгээд өнөөдөр Ирсакийн топ лидер болсон сууж байна. Араас одоо охиноо ингээд эгчнэр ах дүүнрээ за ингээд нутгийн зам олныгоо ингээд амжилтанд дагуулад тийм ээ. Энэ одоо маш том буйн шүү. Тэр ингээд явж хагаад одоо би бас их бахархаж байна. Ер нь хүчрэх байгааг нь нууцсан юм байна. Цаад нууц. Тэгээд өөртөө ихтэй. Яа. Ер нь тийм. Ер нь эмэлийн бизнес одоо хийж байгаа хүмүүс л өөртөө итгэх хамгийн чухал. Өөртөө итгэлтэй. Өөрөө итгэсэн байхад тэгээд хүнээр бүх юм бодлоор болдог. Би гэж боддог тийм. Эмэл өөрөө ингээд өөр миний бодол бараг биелдэг гэж хэлэх болдог. Би өөрөө ингээд дотроо цаа ингээд ингээд цаа биччихсэн гэдэг өөрөө бүр ингээд болж байгаа юм шиг ингээд боцсон болно биелдэг байхгүй. Ямар байдаг юм бэ? Бодол амьтаа үг амьтаа. Тэгэхээр ерөөсөө хүнбэл ерөөсөө бодол амьддаг гэж би тэр аюу итгэж итгэдэг. Тийм бодлоо. Хүссэн юм ерөөсөө одоо өөрөө ингээд түнхээр хүсч чаддаг юм бэл хүслээ биелдэг. Тэгвэл тэрэнд бол 100% итгэж чаддаг. Ямар зөв лидер. Тэгэхээр үнэхээр бол мундаг байна. Бид хоёр бол одоо үнэхээр одоо манай лидерийн маань одоо яриа бол маш гоё гэгээлэг болж байна. Ер нь одоо эмэлийн бизнестэй ажиллаж байгаа хүмүүс бол яг л үр хандлагын зөв болох хэрэгтэй. Бодлоо цэцлэх хэрэгтэй. Үг бас зүг байх хэрэгтэй тийм. Тэгээ өдөр болгон үйлдэл хийхэд бол амжилт яалчгүй гэдэг. Үг амжилт. Тийм. Үг амьтай бодол биелдэг гэдэг бол яалч юм шүү манайхаа. За ийм байна. За тэгээ одоо хоёулаа коммент уншия. Манайхан бас хүүхэн коммент бичиж байх шиг байна лидер минь. За ингээд энэ дээр одоо бас их гоё өгнүүд байх шиг байна. За манай холн лидер маань Ирса компани хүр лидер цолтон холн лидер маань Наран Туяа хүр лидертэй өндөр амжилт хүсье гэдээ бас хэлсэн байна. За отхон насан гинэ. Мундаг шүү та нар минь л гэн. За баярлалаа. Манай лидерт маань хандаж бичиж яах шиг байна. Хүр лидерт маань үнэхээр мундаг эмэгтэй байна. Насыг нь бити олон хэлээ. Гоё залуухан харагдаж байна нэ. За уучлаарай олон хэлснөө. За олон хэлээд байгаа юм шиг байна. Бат хоёр өрөвт. За манай бас энэ ган хоёрыг байгальд байгаад бас лидер байна. Улам их амжилт хүсье. Бахархаж байна шүү гэж ах шиг камера тий. Царгаад байна гэнэ. Битүүрийн дуу тэгж царгаад байгаа юм уу? Гайгүйсээ лидерүүд тий. Уулын гайгүй байх гэж найдаж шүү дээ. За тэгэхээр ийм байгаа лидерүүд маань одоо гоё урмын өгөд бичиж байна. За манай лидерүүд бас дараа нь бас ингээ гоё урмын өгөдөө бичиж болно. Нэмэд бичээрэй. Дараа нь одоо бас би бол үнэхээр бас юу яана. Цааш нь улам жил шилж өгнө. Хэрэм лидертэй бол за битүүрийн одоо контентыг бол ер нь 10 гаруй за 20 орчим үзэл ингээ явж байна. Дараа нь бол маш олон лидерүүд нөхөж үздэг байгаа гişүүд лидерүүд маань. За ингээд одоо цаашаа өнөөдөр та бол одоо Ирса компани хүр лидер цолтон болсон байна. За лидер бол та 2022-ын 7 сард бол үнэхээр одоо юу гэдэг нь ороо босгоо байх үед лидер цолтон болжээ. За тэгвэл Ирса компани хүр лидер цолтон хэдэн сард болов? За тэгээд хүр лидер цол болоход бас нэлээд шанс шахуу ер нь дажгүй гараад ирвүү? Тий Гайгүй яаж ажилласан? За би бас юу яадаг юм аа. Ерөөсөө ингээд сараар нэг хүнтэй. За энэ нэг одоо лидер болох юм аа гэсэн тий. барьж аваад ажиллах. Барьж аваад өөрөө ингээд хүмүүсээр үгээд ингээд сайн хурднаа гэдэг чинь хүнтэй ажиллаж байсан бас нэг үү. Тийм туршлага байна. Тэгэхээр энэ хүн нэг одоо тий чадна тий. Энэ хүн чадахгүй гэдэг хүмүүсээр үгээд өөрөө нэг одоо ингээд яаж хинтэй баримжаад мэдээд авчирчаад за тийм мэдрэмжээрээ. тэгэл ингээд юм 5 тэгээд за ингээд энэ сард энэ хүнтэй ажиллаа, энэ сард энэ хүнтэй ажиллаа. Ингээд 5 хүн нэг л одоо тавьсан. Зөв.
Тэр хэдэн сард болов? Сая би ч одоо энэ 2 сарын сүүлж байгаа. За 2 сарын сүүлээр Ста компани хөрөл лидер залтан болчихлоо шүү дээ. Одоо өнөөдөр бол одоо ингээд 5 хүчрэг лидертэй байх нь тийм ээ. За 5 хүчрэг лидерээс цаашаа салаад дараагийн бас хөлүүдний араас гарах гэж байна. Тийм. Одоо эрдэнэс мундаг болох гэж байна гэж. Намдэр өөрөөр гаргал гэдэг байгаа тийм гаш шүү дээ. Чамны авч бас мундаг шүү дээ. Тийм. Тийм бас тийм одоо баг жоохон багтаа авах загвар өмсөд. Одоо дэлхийд тайлж дэлгүүний хичээлээ. Тэгээд тиймээс бүр хаяг нэгэл тиймээс ажилласан. Яг маш мундаг. Би чаддаг юм. Тэгээд хатнаа гараад ирж байгаа. Мундаг. Чи зарж офс тийм. Ос одоо нэг хэлээр нэг функцтэй байгаа. Тийм жаамс нэг функцтэй болох. Өөрөө чаддаг. Тийм шүү дээ. Хүн өөрөө бодож чаддаг зүйл тийм. За ингээд хөрөл лидер залтан болчихлоо. За одоо ингээд хөрөл лидер залтан болцсон одоо манай Sta компани бол одоо топ лидерүүдийг нэг яалтч үзээсээр болоод ирсэн ийм хүчрэг байгаа. За тэгээ одоо ингээд тап дэрийн ингээд зарилцааг үзэж чад зөндөө олон хүмүүс байгаа. Түүнд бол манай бас ингээд үзэж байгаа юунууд маань тийм одоо гişүүд маань лидерүүд маань хэлж байна. Насын битээ асуугаад яриа дээ. Тэгэхээр би тэргөө одоо би ч одоо миний хүүч одоо 41 хоёртой болчих байж тийм насаа нуугаад яах. Би насаа нуудаж яг л хэлдэг шүү дээ. Гараад гэж. Яах хэвчээ дөрвөж байна. Одоо нүүрэн дээр нь одоо байгаа чинь тийм насаа нууж ирэхгүй шүү дээ. Яах вэ? Хүмүүс нуудаг би нуудаг юм шүү дээ. Тэгээд гэж. За. Тэгээ манай нарбай лидер одоо битэрийн одоо тав дээрийн контентыг үзэж байгаа. Тэгээ энэ контент үзэж байгаа юмс болохоор янз янз хүмүүс. За жишээлбэл одоо гэртээ хүүхдээ хараас гэж байгаа. Ээж үзэж байгаа жоохон намаатай тийм. За магадгүй одоо яг таны насны хижиг насныхаа одоо яг нөгөө гавийн хамт гарсан. Одоо нэг нийгмийн харилцаа. Их гоё халуун дотны 90 толтой болох гэсэн үг биш тийм. Ийм хүмүүс. За магадгүй одоо ингээд бас юу гэдэг өөрийнх нь амьдралын төдийлөн өөр хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Авж байгаа орлогын сэтгэл ханаад нь хүрэхгүй байгаа. Миний үе ч юм уу. За тэгээд надаас одоо бас дунд насны 40 50 эдийн насны ч хүмүүс юм. Ийм хүмүүс чинь хандаад хэлэх юу гэж бодож байна вэ? Сакиг. Ямар боломжтой би хүмүүсийг ингээд хараад байхад одоо бидний үеийн одоо улсуудыг хараад байхад бүр нэг өөртөө одоо ингээд өөртөө ингээд ерөөсөө нэг юу яатсан. Нэг нийгмээс тусгаарлалцсан санагддаг юм. Би өнөөдөр ингээд идэвхтэй гарцсан тий. Одоо тэгээд би одоо 400 500 мянган төгрөг энэ одоо тэгээд миний л одоо ингээд амьдрал үргэлжлэх юм шиг тий. Тэгээд цаашаа ерөөсөө юм ингэж харж чаддаг. Боломжийг харж чаддаг. Тэгээд хүүхдээ хараад ингээд харахад ёстой юм шиг тий. Ингээд тэгээд нөгөөдөл нь болохоор ингээд ээж аав нь гараад ирэх болохоор миний амьдрал янз янз байдаг байх тий. Тэгэхдээ одоо би бас ингээд энэ дэлхийд босоод хэлдэг юм л да. Өөрийнхөө насны өмнө битээ та нар хүүхдийнхээ үлдгийг та нар хараа. Та нар насыг үлдээ. Одоо бид нар хэдэн жил амьдрах юм. Тэгэхэд та нар өөрсдөө эрхчлөлтөө сайхан өөрсдийнхээ одоо дураараа тийм ээ таавар аялаад хаяа дуртай газараа яваа. Аялаа тий дуртай одоо идэж уух юм аа найз нөхдөйгээ сайхан тий одоо нарийн цэгэнд ингээд одоо та нар ингэдэг нас шүү. Тэгэхээр та нар хүүхдээ хараад харах юм байлгүй л бас тийм ээ. Өөрөхгүй ч юм шүү. Харах юм байна. Гэтэ бидний хүүхдүүд одоо боолн болчоорой. Одоо ихэвчлэн одоо ингээд өндөр насны усууд яхад ээжиж байсан, аавч байсан хүүхдүүдийн боолцоо. Надад би энэ эсрэг байдаг юм баггүй яа гэвэл би дандаа өөрийнхөө найзууд манай найзууд надад хэлдэг та нар ямар сонин бэ та нар нэг өдөр сайхан чөлөөтэй гадар гараач тий нэг өдөр та нар аялаач тий өөрсдөө таавар яваач тий яг ч та нар өөр хүмүүсээсээ ингээл хамааралтай одоо өөр хүмүүсний хэдэн одоо төрлийн зарим нь аваад ингээл зээлээр аваад жил мэлээр аваад тэгээд хичнээн хүмүүстэй ингээд харуулаа хийдэг тий ийм одоо ийм одоо амьдралыг чинь өөрсдөө хэрэглэх бий болчихж байгаа. Тэгвэл тэгж боддгийг. Тэгвэл хүний хүмүүс өгөөж эцэгхийг бас тэгэхдээ ээж нь өөрөө гэртээ суугаад дандаа болохгүй бүтэхгүй яриад тий одоо тэтгэврээ ингээд одоо хамаагүй одоо үрч чадахгүй ингээд нөгөө яах вэ гэд хүүхдээс асуудаг. Тэгэхээр нөгөө хүмүүс за ээж та тэтгэврээр яах та юу авах вэ юм чи бэлэн байгаа юм чи тий та надад бид нар зөвлөж чийдэг юм тий ийм байдлаар авдаг болов уу гэж боддог. Тэрээс үл өгөөж хүний хүмүүс их эцгээсээ болдог.
байна тийм ээ. Тэгэхээр ер нь үлдсэн сайхан энэ насаа тий ер нь өөрөө өөртөө зориулгүй зүгээр юм тийм ээ гэж би хэлдэг найзуудад бид хоёр бол одоо ингээд цаашаа хөрвсөн бий болсон байгаа. Хоёул иргэцэн хоёулаа нийцүүлээд баярлнаа явнаа гэдэг. Миний найзууд ийм байгаарэ тий. Би өөр аюул тийм залуу баталтай. Миний бодол аюул тийм залуу хизээч би өөрөө хичээж бодсон. Хизээч өөрөө би одоо ингээд одоо би одоо цаашаа явах гэж бодод би айгүй ингээд мөрөөдлөөрөө л одоо явдаг юм байна тий. Би одоо тийм амжилтанд дүрийн амжилтанд тэгин ингээд нэг миний одоо тийм нэг л ингээд явдаг болохоор өөрөө үед ингээд усууд мэдээ битгий та нар одоо ингээд уйдаа суу тий та нар ингээд одоо сайхан чөлөөтэй та нар ингээд хүүхдээ өсгсөн хүүхдээ сайхан өсгөөс мөндөлөд сайхан болгосон юм чинь миний найзууд одоо жигэн жаргацсан яг зөв тийм ээ ярга одоо ийм гоё ажил одоо сайхан найзууд тийм ээ ингээд яваа тэгээд нийтийн найзууд маань энд орсон сайхан ороод өнөөдөр бас ингээд сэфиевч найзууд байна тийм тэгээд чамтай найзууд байна. За одоо их битэр ядвал яриансэл манайхан бас ингээд гоё маш гайхалтай Нэрсакийн манай одоо баяраа нараал эдэр маань багт ороод ажиллах юм бол маш гоё нэрийг хамт олон. Ер нь бол MLM бизнес хийж байгаа хүмүүс маш хөгждөг. Хандлага зөв, уур амьсгал зөв, маш гоё халуун дотны уур амьсгалтай байдаг тий. Тэгээ ер нь бол энэ насны ялгаа байдаг. Гол нь тий. Ерөөсөө ингээд нэг та гэж сүд болоод байхгүй. Бараг л үеийн хэмжээ хэлүүлээ ороод харилцаад байгаа шүү дээ. Гэхдээ эн чинь бас ингээд нөгөө хүмүүс маш гоё сериосны аль алиндаа бас гоё нэг суралцдаг, хөгждөг. Ийм гоё гайхалтай одоо энэ салбарт бол одоо бас та бүхнийг бас урьж байна. Яг одоо манай нам туяа лидерийн маань үеийн хүмүүс яг бол манай энэ хоёр лидертэй хамтарч хийж байгаа. Өөрийгөө. За тэгээ одоо бас дараагийн асуулт байна. Юу вэ гэж асуулт дуусаагүй байдаг цаг яваад байдаг гэж яриад тий. За Ирсакт одоо жишээл манай нард туяа лидер маань яг юу жаргаж хийдэг вэ? Би бол Ирсакт бол үнэхээр энэ бизнесийг жаргаж хийх дуртай гэж ярьдаг бол яг одоо Ирсаки бүтээгдэхүүний хэрэглэхтэй юм уу? Нэг бол одоо хүн ураад эсвэл цалин гарч байгаа тэр юм юу гэдэг одоо үнэхээр жаргаж хийдэг нэг юу вэ? За би энэ Ирсакийн одоо энэ ахуй хэрэглээ надад үнэхээр жаргаж хийдэг. Ер нь яг үнэ ихэд бид нар одоо эмгтээчүүд яг одоо 4-5 бүтээгдэхүүнээ зэрэг нь бүгдийг ингэж аваад ахуй хэрэглээнд явдаг гэж одоо их хэрэгжсэн юм бол бахан энэ байдаг үү тий. Миний хувьд бол ингэж олноор нь тэгж хэлжүүл авч би чаддгүй байсан. Яг бол яг паберлог болохоор бас бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр нөгөө ингээд нэг үсэн ингээд 4-5-аар наваа ихээр нөгөө оноо бахтай мөнгө их ордог. Учираас бид нар бөөнөр их авч чаддгүй байсан. Тий. Харин энэ Ирсаки энэ компанид орснороо энэ гоё компанид орснороо өнөөдөр үлээж яргаж яадаг бол аяг тавуугаач үнэсэрхай. Тий. Одоо 2-3 туслаараа одоо ингээд аяг тавуугаач. Тэгээд дараа нөгөө бидний хатар болчихсан альчуурууд байдаг тий. Нөгөөдгийгээ ямар савмаа вэрэхгүйгээр өөрөөр нь ингээд л угаагаад юу хас эксэрхэнтэл бүх тосно болсон гэдэг. Тэгэхээр үнэхээр тэгээд одоо ийм бүгд одоо бид нар чинь гараа ороод хэлсэн энэ бүгд ч өөртөө гоё бүр өнгөн дараа гялтганаад хуруу гарч ин зөөлдрөө ямар ч шиг байхгүй. Тэгэхээр ингээд хэрэглэх болгонд өөрөөсөө үнэхээр хайрын бизнес гэдэг нь үнэхээр миний юм аа гэж бол одоо би бодож байгаа. Одоо манай одоо вайны бол одоо үнэхээр тасархай. Би өөрөө одоо малын юм ч юм одоо учраас надад энэ одоо мал хэрэглэдэг гэдэг юм надад бас одоо гоёртос мэдээ тий. Яагаад гэвэл одоо мал чи мөнд одоо тэгээд одоо ширхэг тэгээд одоо бас хамбам гэдэг одоо бүх малын өвчин байна тий. Тэгэхээр энэ чинь ерөөсөө цацаад 1-2 хоног цацаад зүгээр одоо гэж байна тий. Тэгэхээр би бол одоо малчд бол одоо найзлахт малчд найзлахт бол би та нар хүн малгүй та нар хэрэгдэг ийм гоё гайхалтай бүтээгдэхүүн та нар ороод ирсэн байна. Би өнөөдөр одоо энэ одоо гоё одоо өндөр литер одоо байна гэдэг ерөөсөө би сайн дээр биш тий. Одоо энэ гоё мундаг бүтээгдэхүүний боёнд өнөөдөр би энэ одоо цолыг авсан тий. Дээр нь одоо маш олон сайхан хүчлэг одоо зөвлөгөөтэй тийм ээ. Одоо намайг одоо ингээд өөрөө одоо ирэхэд надад одоо ингээд урагдаад ирсэн тэр олон сайхан хүчлэг одоо зөвлөгөөтэй би маш их баярлж авдаг. Энэ улсуудын боёнд өнөөдөр би бас ингэж авч байгаамаа. Энэ гоё бүтээгдэхүүн учирснараа өнөөдөр би олон хүний амьдралыг өөрчилж чадсан байна. Тэгээ энэ л одоо бидний нас явж байгаа бид хамгийн гайхамшиг энэ байна.
Тийм ээ. Энэ гоё бизнес одоо та нар ерөөсөө байна. Маргааш биш өнөөдөр бивэд хийж ярьж цагт ялдаа. Тийм. Ерөөсөө хүмүүсийг би ингээд одоо сургалт өгчөд дараад байдаг. Маргааш биш өнөөдөр тавьдаг тий. Тэгжил та нар ажиллаа. Тэгвэл та нар амжилттай. Манайх ерөөсөө хойш юм тавьдаг. Миний нэг ганц бас зөрчил байдаг байна. Би юм хойш нэг айгүй дургу. Тий. Ердөө л ийм одоо нэг зорьсон юм дээр тэр чигээрэл зүтгэдэг. Өөрөө тийм хөө. Тэгэхээр ийм гоё боломжийг та нар битээ хойш тавиач. Тий. Битээ маргааш гэж та нар. Ердөө одоо та нарыг нэг ерөөсөө хийвэл одоо хийж хэвшэвэл одоо ердөө одоо та нар юу хэлээ тий. Шийдвэрээ хэлээ. Би шууд ингэж тий. Тэгвэл манайх нөгөө хуучин нөгөө босуулчид их шиг л ингээ бодоод үзээч гэж яах шиг тий. Эргээд би шийдээ хэлийч гэж яах шиг. Ингээд хугацаа харддаг гэдэг байна. Тэгэхээр тэгэхээр манай энэ бизнес чинь хойшин тавьж болохгүй тий. Одоо ийм цаг хугацаатай уралдаад. Үнэхээр гайхалтай ёстой нэр үнэн тасархай бүтээгдэхүүнүүд одоо манай тэр юу байна одоо даамлаа байна. Бивэл даамлаад бол үнэхээр талтай үнэхээр тал байлаач. Үнэхээр тасархай хэв цэвэрлэгэн дээр одоо тэр байныгаа ерөнхий цэвэрлэгээ хоёроо одоо хийгээд дараа нь яг тэр нэг одоо тогтсон толгойтой газараа болохоор халуун бүлээ ус ийгүүдээ даамтайгаа шүшээд дараа нөгөө чигтэй ачуурыг ачаад өмнө тасалганаа л явчих чинь тий. Хоёулаа энийг чинь хоёудаа бурста гайхаж байгаа хоёулаа шатаа уус. Би нэг өдөр хэв суугаж байхдаа ингээд энийг хараа гэдэг хэсгээ газарыг ингээд угаасан чинь амар гоё өнгөрч байгаа даамтайгаа. Тэнгүүд түүе баяраа энийг хараа өстэй нэрээ амар гоё орж ийна гэсэн чинь манай өнгөж ирээд айгүй гэлсээд өгч мөлхөөл нэсгээд арчиж нөгөө айгүй гоё өнгөрч байгаа хгүй тэгсэн чинь хөө ямар гоё ингэ нэг харсан бүгдийг арчаад басан угаагаад тэгээд намайг тэг зөөж намайг өстэй нэрээ уурч байгаа угаач би тэнгүүштэй наад бүтээгдэхүүн ч үнэхээр тасалгаа юм а чи хараач чинь нэрээ тийм ингээд хоёлоо хүчтэй шатаа юу хэвсээ хоёлоо угаагаад болчихсон баг хоёр тэгэхээр үнэхээр супер бүтээгдэхүүн шүү. Тэгэхээр хүмүүс маань бүгдээрээ хэрэглээгээл болгоод ерөөсөө одоо би тэг 100% гэдэг амдаас 25 төрлийн одоо бактери тусдагчтай ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр зөвхөн одоо хаана нэг газар 90-20 газар бид нар бүтээгдэхүүн авдаг штэ. Хаана үйлдвэрсээ хизээ үйлдвэрсээ мэддэггүй те. Одоо тийм юмыг л бид нар аваад хэрэглээд ирсэн штэ. Тэгэхэд өнөөдөр одоо ийм гоё одоо төрлийн юм гоё эко бүтээгдэхүүн ороод ирсэн байна. Тэгэхээр одоо үр хөвгтүүдийн маань үр хөвгтүүд одоо харшилтай гарч байна. Тэ янз янзын одоо ингээд өвчтэй гараад байна. Энэ чинь ерөөсөө бид нар хэрэглээ байдаг юм байна. Бид нар хуучин болохоор хужааг л одоо можааг л одоо юмнаас болоо идэж ууж байгаа юмнаас болоод ингэдэг байсан. Яг үнэ хэлэхэд тэ энэ ахуй хэрэглээгээ бид нар ерөөсөө мэддэггүй байсан юм байна. Тий ахуй хэрэглээгээ өөртөө энэ гоё бүтээгдэхүүнтэй ингээд уучласнараа өнөөдөр одоо бид нар мэдэрч шүү дээ. Мэдэрч байна. Үнэхээр мэдэрч байна тий. Зөв. Манай нар тойл лидерч ер нь хамгийн их цагийн таалт бүтээгдэхүүн даамлаа юу? Даамлаа. Ер нь даамлаа. Вау. Тэгээ ногоон тус. Ногоон. Энэ гурав тий. За боснууд бүгд таалагддаг тий. Одоо боо одоо ерөөсөө бүгдээ таалдаг. Гэтэ хамгийн бест нь бол ер нь даамлаа байна. Ханд зүрх. Ногоон тус даамлаа. Тий. Би бол ногоон тус дуулаа тий. Угаасаа өө биш байнгын зүгэж авч явдаг хэрэгэлдэг юм байж байгаа. За тэгээд эрхэм одоо хүрл лидерээс топ лидерээс дараагийн асуулт байна. За тэрний юу гэхээр одоо та одоо тий энэ одоо юу гэдэг энэ Ирсакийн одоо энэ одоо дөнгөж шинээр сонсож байгаа хүмүүст одоо Ирсакийн боломжийг анхудаа сонсож байгаа хүмүүст юу гэж хандж хэлмээр вэ? Ирсакийн одоо энэ боломж тий энийг ер нь цаг одоо түрүүн та хэлдэж цаг хугацаа битээ алдаарэ. Одоо тэр маш одоо тий юу гэдэг шийдвэр гаргахчид маш тухай үедэн дор гаргаж гэж хэлж байна. За тэгээд одоо ерөөсөө энэ типс юм маш олон одоо сүлжээнүүд байна тий. Тэгэхээр энэ сүлжээнүүд дундаасаа ерөн зөвийг сонгож аваарэ. Энэ донд ч сайн ч байдаг муу ч байдаг тий. Тэгэхээр энэ Ирсакийн энэ одоо түүхтийн бүтээгдэхүүн шиг ийм ондоо бүтээгдэхүүн өнөөдөр бий л өдөрт жаргалтай үзээгүй чанартай тий. Тэгэхээр ерөөсөө одоо хүмүүс хандлага зөв болгоорой. Одоо тэгж янз янзын сүлжээний үнэтэй гутгаж битгий ойлгоорой. Тэ? Одоо нэг өдрийн өмнө ч гэсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Бид нар дандаа үр хөвгтүүдийнхээ сайн сайхны төлөө бид нар явдаг босоо тий. Тэгэхээр үр хөвгтүүдээ ихлээр хамгийн түрүүнд хэрэглүүлээд үзээрэй. Тийм ээ? Гэж хэлмээр байна. Ер нь манайхан бас нэг янз бүр хүний үгэнд амар их ордог тий. Одоо тэрний хүнд одоо энэ одоо онцгой үйл хэлжгүүд одоо тэр онцгой гэдэг ойлгочтой. Тэгэхээр битгий хүний үгэнд автаасаа гэж би одоо энийг хэлмээр байна.
айгүй хүний үг би юуныхаа одоо үгэнд айгүй автагддаг. Яг хүний өөрөөрөө байх хэрэгтэй. Өөрөө байх хэрэгтэй тийм. Өөрөө өөртөө зөв байх хэрэгтэй тийм. Өөрөө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хүний үгэнд битгий ороор яг эргэлзэх юм байвал одоо тэр үнэхээр одоо ойлгосон хүнээс сайхан ойлгоо тийм. Тэг ингээд аваарай гэж хэлмээр байна. Тэгвэл манайч хүний үгэнд айгүй орогдгоо. Нэг хүн гэлстэй ингээд юу тэгдэж штэ нэг одоо нэг үгийг нэг одоо 3 удаа хэлэхэд үнэн болдог гэдэг тийм. Тэгэхээр хүмүүс маань одоо битгий төрөвлөөсөө гараарай. Үнэхээр одоо энэ тэндээс одоо бид нар ингээд бүтээгдэхүүн одоо бид нар намаас ингээд бүтээгдэхүүн авлаа гэхэд одоо 4-5% л өгдөн шүү дээ бид нар тийм. Тэгэхэд энэ компани болохоор бид нар 20% хөнгөлтөө өгч байна. Дээр нь одоо нэг 225-аас 240 мянган төгрөгийн хооронд одоо бүтээгдэхүүнээ авлаа гэхэд эргээд цаана 5 бүтээгдэхүүн өнгөө өгч байна. Тийм ийм гоё одоо компани өнөөдөр алгаа. Тэгээд энэ нөтийн одоо баримт өгч байна. Тийм тэгээд бид нараас ямар ч одоо тийм одоо мөнгөний авахгүй шүү дээ. Энэ одоо нэг хөргөл янз янзын татвартай тийм ерөөс авахгүй тийм. Ийм гоё зөвхөн одоо бид бүгдийг монголчуудыг одоо энэ гоё бүтээгдэхүүнийг хэрэглэе тийм. Одоо манайх болстой нэрээ маш их одоо харшилтай, бисралтай, яар шарахтай одоо өвдөхгүй өвчин өнөөдөр алга байхгүй тийм. Тэг юу дүрхэж байна бид нар хожааг одоо нэг одоо шоутай наваад усыг байгуулс санаж байна. Харшилт тийм. Тэрийг бид нар хэрэгжүүлсэн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр манай бисрал яар шарахтай одоо хөл гар өвдөг бүх юмд одоо ингээд одоо бүгд гаднаас нь хэрэгэлдэг. Ийм эко бүтээгдэхүүнүүд ороод ирсэн байна. Энэ 21-р зуунд дотроосоо биш гаднаасаа өнөөдөр арьсаа дамждаг ийм гоё эрүүл бүтээгдэхүүн ороод ирсэн байж шүү. Би ард түмдээ хэлмээр байна. За баярлалаа эрхэм лидертэй. За бид нар бас ингээд дахиад бас наран туяа лидерээс нь одоо 2-3 асуулт байгаа юм ойлаа контент өндөрлөе. За тэгэхээр эрхэм одоо бүр лидерээс бас асуух асуулт байна. Бид бүхэн одоо Монголын эрс загчид нийлээд бас клубын системд орсон. Болоо тийм лидерс гэдэг. За тэгээ ер нь клубын одоо энэ үйл ажиллагааны талаар ер нь та юу гэж бодож байна? Ер нь ийм нэгдэл ёс зүй гэж таны бодлоор юу гэж бодож байна вэ? Талаас сэтгэлээ хавцаач. За энэ одоо гоё шинэ компани манай Монголд одоо ороод ирсэн одоо энэ сайхан компани бид одоо хөршүүлэх ёстой гэж бодож байгаа. Тийм. Одоо нэгэд одоо бид нар нэг дэвэр зар амьдарч байгаа юм чинь тийм. Бүгдээрээ санаа зорилго нэгтэй байж энэ гоё компани хөршүүлээд хүн болон одоо Монголын ард түмэн маань одоо цөөхөн монголчууд маань бүгд эрүүл сарвал болоосай. Үр хөвгдөн тийм. Үеийн үед одоо үр удмад маань хүртэл одоо энэ актер өвчнүүдээ салаасай бисраа зайр шарах тийм ээ. Одоо гэж хүсмээр байна. Зөв. За баярлалаа. Тэгээд ямар ч байсан одоо энэ наран туяа лидертэй маш их баярлалаа. Одоо хоёул энэ дээр бас нэг хүмүүс сэтгэл ирээд байна. Хоёул уншъя. Төгөө. За одоо энэ Баасанжав гэдэг лидер маань байна. Манай Эрсакийн одоо бас уган лидертэй нэг тийм. За ихчтэй улам их амжилтыг хүсье түшигтэй шүү та минь гэдэг одоо бас сайхан урам хайрлсан үгчжээ хэм лидер. За энэ мундаг уртыг үүссэн байна. Эрдэнэчим Радна гэж ах шиг байна. За 3 сарын 18-нд ороод 4 сарын 18-нд лидер болсоо. Би Эрсак компанид орсонд маш их баярлаж байгаа. Баг хамт олон амжилтанд хүргэх нэмсэн гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байна. Би совилогч мэрэгчлээ энэ 7 сард тэтгэврт гарнаа. Би ч гэсэн тантай санал нэг байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр дуртай зүйлээ хийхсэн гэж бодож байна да. Вау, танд үе тэрнгийн бүр амжилттай байна. Мондог байна тий. Яасан ч мондог юм тий. Орсон гэж юм тий. Тэгж байна. Супер юм тий. Супер. За энэ дээр болохоор одоо бас ингэж хэлсэн байна. Манай одоо Монголын одоо 3 дахь директор тий их түвшин Алтангой директор маань хүчрэг лидер минь хайртай шүү. Амжилтын дээдийг хүсье. Дараагийн аялалд хамтдаа шүү. Итгэж хүндэтгэж хайрладагт баярладаг шүү тандаа гэж хэлсэн. Яасан сайхан урмын үгүүд бичтээ. За энэ манай Батцай лидер одоо миний энэ хаягаар л орж бичээд тий. Хүчрэг лидертэй амжилтын дээдийг хүсье гэж ааш байна. За баярлалаа Батцай. За манай Эрсак компани бас одоо тий бас энэ гайхалт оруулж ирсэн хүчрэг лидер одоо тэр биш спонсор маань бичсэн байна л да. Ажиллаж байгаа хүмүүстээ мөн ч их сайхан зөвлөгөө өгч байна да. Манай хүр лидер маань амжилтын дээдийг хүсье. Удахгүй санхүүгийн эрхчлөнд хүрхийг өрөөё гэж. За та бүхэн бас ингэ нөгөө ярилцлага маань хүмүүст их сайхан зөвлөгөө өгч байгаа гэж яах шиг байна. За баярлалаа. Тий. За тэгээд одоо мэдээж битээр бол нөгөө жоохон оройдч эхэлсэн контент маань. За тэгээд өнөөдөр миний сургалт тэгээд одоо бас муу лидрийг оройтулчих яв бүр лидрийг. За ямар ч гэсэн одоо бол бас асуулт арай дуусаагүй байна. Би ч бас нэг ахаар хүнийг нэлээд шалгадаг байгаа шүү. Янз янзын асуулт асуу. Гайг байгаа.
За тэгээ өнөөдөр одоо бол манай эрхэм хүрэл лидер маань орж байна. За тий өнөөдөр ингээд орж хахад 2023 оны төлөвлөгөө юу вэ? Одоо ингээд өнөөдөр 5 дугаар сар гарч байна тий хагас жилийн маань одоо жил гэж одоо бүхэлд нь үзэх юм бол талдаа орж байна. За тэгвэл 2023 оны таны төлөвлөгөө юу вэ? Тий багтаага төлөвлөгөө гаргасан та өөртөө ямар төлөвлөгөө гаргаж вэ? Ардмал лидер маань намайг дэвдэг байсан. Санстаа нараа ихчтэй за би нэгстэй нэр лидер л болчихвол одоо болно. Сая төгрөг төрчихгүй байсан одоо болоо гэдэг хэлсэн. Гэсэн чи өнөөдөр одоо хүрэл лидер болцоод явж байна гэсэн. Одоо тэр шиг одоо мөн хүрэл лидер одоо болцсон хэрнээ одоо директор гэдэг цолруу одоо ингээд тэмүүлж. За хураа. Бохон тодорхой. Тий мундаг байна. За одоо лидерүүд маань одоо сараараа одоо манайд өсөж гарч байна. Одоо та ч гэсэн мэдээж байгаа. Энэ ширээнд энэ одоо юунд ороод те би одоо тийм гоё одоо газар осноос хойш одоо сар болгоо нэгээс хоёр лидер төрүүлж байна. Ямар мундаг юм. Маш манай юунууд лидерүүд маш мундаг, манай зөвлөгөөд маш мундаг тий хоорондоо айгүй сайхан юм нэлтэй. Би үнэ дэмжиж гарч би маш их баярлж байна. Зөв. За тэгээ одоо бас нэг асуулт байна. За одоо ер нь яг ингээ өнөөдөр өндөрлгөөс харъя байлаа. Өнөөдөр одоо хоёулаа чи 2022-ны 6 сард орж ирсэн нараа 2023 оны 5 сарын одоо өнөөдөр 6-ны өдөр байгаа. Энэ өнцгөөс эргээд нараагаа харуул юугаар бахарч яах юм? Тэр үе та дөнгөж хэлсэн. Одоо нэг харахаар юу вэ? Одоо ингээд би өөрөө ингээ ийм төшин төрөн гэж өстө бодоогүй. Сая төгрөг авчихад бодсон чи өнөөдөр одоо ингээд 4-5 сая төгрөг яриад одоо тэр үетэй одоо 20-30 сая одоо 50-60 сая төгрөг одоо ингээд авах гэдэг явж байна. Хураа авах тодорхой шүү дээ тий. Тэгээд би өөрөө ч одоо ингэж байгаа ш миний ард маш хүчлэх багууд өнөөдөр балтай танкууд ажиллаж байгаа учраас одоо ингэж байгаа. Тийм би одоо амжилтанд хүрч явнаа. Тэр бүх зөвлөгөөдөө баярлалаа. Намайг дэмжиж авдаг лидерүүдэд баярлалаа. Клубийнхаа одоо тэргүүнд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ одоо эрхэм лидертэй одоо бас нэг сүүлийн асуулт байна. За одоо энэ одоо та бүхэн контентыг бол одоо завсар загвуулсан 20 орчим хүн байсан. За одоо ч үзэж явах шиг байна тийм. За тэгэхээр энэ хүмүүс одоо багийнхаа одоо эрхэм нийт одоо тийм лидерүүд гишүүдтэй хандаад мөн Монголынхаа нийт ирсагчуудад хандаад төгсгөлд нэр нь юу гэж хэлмээр байна. Тийм ээ. Тэр сайхан үгч одоо манай бас энэ контентыг дараа нь үзэх одоо үзэж байгаа мянган хүмүүс одоо бас сэтгэлд нь очиж бадрах тэр сайхан хэлээс таана. За та бүгд ирсагчд одоо ингээд цаашаа хийснээрээ та нар оргил гарна шүү тий. Тэгээ үнэхээр оргил гарна шүү. Энэ компани үнэхээр хийсэн хүнд бол өвдөг компани байна гэдэг. Одоо би өнөөдөр одоо ингээд юм одоо настай хэлний тий өндөр настай дийлд одоо жаргалцсан хүн шиг өндөр настай хижээл настай шүү. За энэ боломжийг наад олгож өгч байгаа энэ компанид маш их баярлалаа. Ямар ч тийм одоо юу арай хаалмаа янз янзын тийм байдаг юм байна шүү. Яг зүтгэсэн хүнд бол үнэхээр одоо өвдөг компани юм байна шүү гэдгийг одоо хэлмээрээ одоо сүлжээгүүд усад хэдэж штэ. Зөвхөн дээдх усад нь даваад ирдэг доошоо навдсан тийм авдаггүй гэдэг тийм биш юм байна шүү. Энэ компани ч үнэхээр одоо нэг халаал стандарт халил стандарт тий одоо үнэхээр одоо дээд зэргийн одоо чанартай ийм гоё бүтээгдэхүүн тэгээд дээр нь хулгай хийдгүү тий ийм одоо шударга тий ийм гоё компани юм байна шүү. Үнэхээр өөрөө хүссэн хүнд өгдөг компани юм байна. За ард түмэндээ бол одоо хүмүүстэй хэлэхдээ хамгийн гол нь харилцааны соёл байдаг гэдгийг би хэлмээр байна. Тэгээ ерөөсөө хүмүүс ингэж хараад байхдаа юм уу маш гоё ингээд өөртөө одоо ингээд гоё өндөрлөлт ингээд хүрч байгаа хэлнэ. Одоо өөрөө нэг ганц нэг хүнтэй бас эвгүй харьцаанаас болоод төрүүч өөрөө яаж явснаа мэддэггүй тий. Одоо төрүүчийн тий одоо усуудыг одоо эвгүй байдалд оруулаад нэг хүнийг ингээд цааш нь явуулдаг тий. Энэ харьцаа байж болохгүй юм уу тий. Ерөөсөө л хүмүүстэй аюу сайхан харьцаа, зөв сайхан харьцаад ингээд ажиллах. Нэг хүнийг ч гэсэн гомдоохгүй. Энэ гоё одоо би ч ороод ирсэн хүнийг буцаахгүй хасаж гэж би хэлмээр байна. Тэгэхээр хүн болгон харьцааны соёлтой байх хэрэгтэй. Хүнтэй зөв харьцах хэрэгтэй. Мөн бие биенийгээ одоо магтаж те сайн талыг магтаж урамшуулж ингэж гоё
өөдрөг бодлоор ингэж явуулж байгаарэ л гэж хэлмээрээ. За тэгээд тэгээ манай хүч хэрэг лидер Ирсак компани хүрэл лидер Золтон Мононгийн наран туяа лидер маань оролцлоо. Тэгээд өнөөдөр харамгүй сайхан сэтгэлийн одоо манай эрхэм хүч хэрэг лидерт маань одоо сэтгэлийн тэр сайхан үгээд байсан Монгол улсын 21 аймаг 330 сумаас холбогдсон эрхэм одоо лидерүүд гишүүдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн бас нөхөж үзэх зөндөө олон лидерүүдтэй бас амжилтыг хүсье. Заалс холын одоо Турк одоо улсын тэр Анатолиагаас тийм үү. Нийтлээс одоо холбогдож байгаа эрхэм директортэй бас талархал илэрхийлээ. Их спонсор бас тэр биштэй талархъя. За бүхэл одоо энэ лидерүүдтэй маш их талархъя. За тэгээд эрхэм одоо лидертэй бол миний хувьд бол одоо Ирсак дахь одоо таны цаашдын ажилд нь одоо өндөр амжилтыг хүсье. Ирсакийн ориглыг хүсье. Танд одоо танай банк хамт олонд тийм ээ хүчрэг банк хамт олонд мэдээж одоо та бүхэн бол илүү их сайн зүйлийн төлөө тэмүүлж яваа. Утгагүй бол та бол 2023 онд директор болох нь дамжиггүй. Тэгээд тандаа болоо танай одоо мундаг хүчрэг одоо арт тал болсон баяраа лидертэй хандна тийм ээ. За тэр мундаг одоо арын асаалтаа танкуд болсон тэр багийнх хүчрэг лидерүүдэд нь хамгийн сайн хүүхдийг хүсье өрөөе. Тэгээд Ирсакийн ориглыг хүсье. Өнөөдрийн маань контентыг хүлээн авч үзсэн эрхэм одоо лидерүүд, гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье. За тэгээд дараа нь нөхөж үзэх эрхэм одоо гишүүд лидерүүдтэй. За энд магадгүй Ирсакийг дөнгөж сонгох гээд бодож байгаа хүмүүс ч гэсэн Ирсак үнэхээр жаргаж хийдэг бизнес. Бүтээгдэхүүн үнэхээр best 21 жилийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түүхтэй. Тийм. Үнэхээр тансаг, савлгаанаас ахгуулаад, бэлэг урамшуулаад, маркетинг систем үнэхээр хайр юм. Тийм учраас энэ гайхалтай бизнес бидэртээ мөн зэрэгсэж ажиллахыг та бүхэндээ урьж байна. За тэгээд анхааралтай ирсэн явдал баярлалаа. Амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.